За бүгдөрөнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ нэр дэвшигчнэр бол одоо сонсгол явагдаагүй бид нар илүү процессын талаар асуулт асууж ийн гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар сая нөө хуулийнх нь хаанаас квоттойгоор ингээд төрийн албаны зөвлөлд ордгийг тайлбарлаа л да. Ер нь цаашдаа одоо энэ сонгон шалгаруулалтыг илүү магадгүй одоо нөө хүний нөөцийн менежмент ч юм уу би зүгээр олон улсын байгууллагуудын туршлагаас яадаг вэ гэхээр одоо Дэлхийн банк ч юм уу НҮБ ч юм уу дотоод хүний нөөцөөс гадна ингээ гадны хүний нөөцийн компаниудтай хамтарч зарим энэ сонгон шалгаруулалтыг хийдэг. За төрийн албаны зөвлөлтөд ажиллаж исэн туршлагаас маань юу вэ гэхээр ингээд нөө танил талаар асуудал явагдах юм ингээ байх гад байдаг. Тэгээ бид нар мерит зарчмаар ингээд төрд аягүй олон жил ажилласан хүмүүсийг оруулж ирж байгаа боловч тэрний мэдээд сайн тал, сул тал нь аль нь гарч ирдгийн сул тал нь ингээл яг л энэ системийнхаа бүтээгдэхүүн. За тэгээд энэ системийн бүтээгдэхүүн байна гэдэг нь одоо би суул гэж хэлээгүй ч гэсэн яг өнөө цагт бид төрийн албаны шинжилэл гэдэг юм аягүй шаарц үе болж байгаа. Тэгэхээр бид нар нийт 6 гишүүний 2-ыг 3-1 бүрэлдэхүүнийг гаргаж ирэх гэж байна. Би энэ хоёр нэр дэвшигчийн та бүхний өгсөн ингээд танилцуулга доторх одоо энэ үндслийг нь харж ийн л да. Би эндээс нэг тийм шинжилэл юусоо харагдахгүй байхгүй. Яг ингээд төрийн албанд ажиллаж исэн хүмүүс маань ингээд явдаг. Тэгэхээр энэ хүмүүс гэхээсээ илүү бид нар энэ сонгон шалгаруулах процесс нь өөрөө алдаатай байна уу? Бид нар хүсэж байгаа тэр төрийн албаны шинжилгээ хийх хүмүүсийг оруулж ирэх боломжгүй юм болов уу гэдэг ийм одоо байдал уншигдж байна. Жишээлбэл одоо бид нар манай хэрэг ирлэхээс зөндөөл тэр Сингапурын жишээг судалж байна. Дэлхийд ч гэсэн сайн гээл тэр нь бол ингээл хувийн хвшилтээ уялдуулцэг ч юм уу те. Яг шилдэг хүний нөөцийн менежментийн хүн жишээлбэл одоо манай төрийн албаны зөвлөлд орж ирэх ямарч боломжгүй байна л да. Тэгэхээр энэ зүгээр процессын талаар нээлттэй та бүхнээс асуу. Яг өнөөдрийн энэ процессоос үүдэлтэйгээр бид нар төрийн албаны шинжилгээг яаж хийх юм бэ? Яг л энэ системээс гарсан хүмүүсээ тэнд тавиал тэгэл тэдрээсээ одоо өөрсдийнхөө бий болгосон системийг өөрчлөө гэдэг шаардах нь өөрөө энэ доголдолтой санагдаад энэ бүтэн сонгон шалгаруулалтын явцсан жоохон доголдолтой юм болов уу гэсэн ийм одоо асуулт саналтай байна. За гишүүний асуултанд ажлын хэсгийн 5 номерын микрофоныг. Болормоо гишүүний асуултанд хариулъя. Комисч бас сая сонгон шалгаруулалтыг явуулахдаа бол Болормоо гишүүнтэй бол санал нэг байгаа. Төрийн байгуулалтын байнгын орооны хувьд бол эрхлэх асуултанд төрийн алба бүгэлдээ явж байгаа. Төрийн албаны шинжилэлт хийх, төрийн албаны хууль нэмэлт өөрчлөлт оруулах болон саяны энэ хэлээд байгаа 2018 онд батлагдсан төрийн албаа агчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд бол өөрчлөлт оруулах бүрэн боломжтой гэж харж байна. За сонгон шалгаруулах энэ журмын 6-ад бол одоо яг энэ оролцогчийн мэдлэг боловсролын төвшинг үнэлэхдээ бол энэ боловсролын зэрэг бакалавр, магистр, доктор нь харж байна. Мөн төрийн албаны тухай хууль заасан 45-наас дээд боловсролтой байхыг харж байна. Мөн энэ журам зааснаар тухайн төрийн албаа агчийн ажилласан мэрэгжил туршлагын үнэлгээг бол үнэлэхдээ бол туслах түшмэл, дэс түшмэл, ахлах түшмэл, эрхэлсэн түшмэл, тэргуун түшмэлийн ангилд ажилласан жилийн бол коэффициентээр үржүүлж гаргаж байна. Мөн түнчлэн хуулийн төсөл, салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, байгууллагын зорилтыг тодорхойлох, хамт онолоо манлайлах, турларсан асуудалд дүн шинжилгээ хийж, үндэс бүхий шийдвэр гаргаж байгаа байдлаар нь үнэлгээ өгж байгаа. Мөн түнчлэн ярилцлагыг хийхдээ бол оролцогчоос төрийн албаны шинжилэл, хүний нөөцийн бодлогын талаарх бол оролцогчийн байр суурийг бол тодорхойлж асуулт асууж дүгнж гаргаж байгаа. Тэгээд Болормоо гишүүний асуултанд дахин хэлэхэд бол манай байнгын орооны хувьд бол энэ шинжилгээг манлайлаад хийх бүрэн боломжтой байна. За Болормоо гишүүн тодруулга 1 минут. За баярлалаа. Тэгэхээр сонгон шалгаруулалтын комисс бол энэ дээр санал нэгтэй байна гэж штэ. Тэгэхээр миний одоо хэлж байгаа санал болоод асуулт одоо бид нар энэ хоёр хүнийг шалгаруулахыг төр зогсооё. Энэ хоёр хүний одоо хувь нэр дэвшигчтэй огт холбоотой асуудал биш одоо сонсгол явагдаагүй. Зүгээр энийг хойшлуулад энэ процесс руугаа эхлээд оруул яасан юм бэ? Яг саяны энэ сонгон шалгаруулалтын одоо яг юуг нь бид нар үнэлээд байгаа энэ ажилласан жилийг нь бид нар коэффициентлээд нөгөө өөрчлөх гээд байгаа мерит зарчмаараа бид нар одоо хүн сонгон шалгаруулад ахаар эхлээд энэ руугаа оруул яасан юм бэ гэсэн ийм саналтай байна. Одоо таны хэлснээр хэрвээ манай байнгын хороонд энэ бүрэн эрх мэдэл байгаа бол хоёр хүнийг хинч вэ? Одоо энэ хоёр маань мундаг байж болно л доо. Тэгтээ 6 жилээр гэдэг бол өнөөдөр би бол одоо хувьдаа үнэхээр
бидний тулгамдж байгаа топ 5 асуудлын нэг болох энэ төрийн албаны шинжил гэдгээ хийх бид нар 3-1 боломжоо алдаж ийн л гэж. За санал тийм ээ. За хойшлуулж болох уу гэж байна. Ажлын хэсгийн 5 номерын микрофон. 4 сарын 16 оны төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор бол 5 сарын 20-ны дотор комисс сонгон шалруулалтаа хийж ажлын тайлангаа хүргүүлж байнгын хороонд тайлагнах үүрэг өгсөн. Тэрний дагуу комисс үйл ажиллагаагаа хийгээд өнөөдөр тайлангаа танилцуулж байна. Цаашдаа бол болормоо гишүүний саналаар бол энэ журам болон төрийн албаны хуулинд бол өөрчлөлт хийх боломжтой. За өнөөдрийн батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төрийн албаны хуулиараа ингээд процедур явж байгаа. Ярьж байгаа асуудлыг цаашдаа одоо шинжлэх сайжруулах шаардлагатай гэж үзвэл тэр сонгон шалруулах төрийн албаныхаа хуулинд нэмэлт өөрчлөлт оруулалт явах болцоо боломж бий гэж байна. За 2025 оны байнгын хорооны 4